За Вьетнамын снэкнүүд байна биднэрт. Юу нэг снэк гоё л доо. Хин угаасаа снэкэнд дургүй байх хэрэгтэй те. Снэкэнд бүх хүмүүс дуртай. Бид нар нэг гоё ингэ чийлэрж явах үедээ зүгээр нэг кино үзэж байхдаа ингээл нэг байнгын снэктай байдаг шүү дээ. Угаасаа снэк угаасаа хүний амьдралын амар томоохон хэсэг те. Би снэкэнд угаасаа өөрөө дуртай. Би амар дуртай. Би чипс идэх дуртай. Би худлаа ярихгүй. Тийм би нэг амар нэг тийм снэк иддэггүй, чипс иддэггүй. Өстой амар нэг тийм байнгын healthy гэж бол би өөрөө тэгж чаддаггүй. Худлаа ярихгүй. Гэхдээ хажуугаар нь би дасгалаа бол хангалттай хийдэг. Усан хангалттай уудаг. Энэ нөгөө нэг би 10 жилд энд амар дуртай байдаг гэсэн. Энэ болохоор нөгөө нэг бид нар сир гэдэг байсан. Сир гэдэг нь орсоор бяслаг гэсэн. Сүлжмэл бяслаг. Яг үнэндээ энэ болохоор ингээд пявны даруулга гэсэн снэк юм байлээ л дээ. Би багаас ерөөсөө мэддэггүй байсан. Манай ангийнхан бүгдээрээ зүгээр очиод ингээд дангаар нийдээд ингээд амар давстай ядаж байгаа. Энэ ингээд багтаа бид нар бүгдээрээ авч иддэг байсан. Жижиг ингээд тасалж авдаг байсан. Тэг ингээд 2000 тааруулаад хувааж авдаг байсан. Хувааж өгдөг нэг имээ байдаг байсан. Бүтээр нь авч чадахгүй болохоор бид нэг ингээд 2000 тааруулаад авчаа гэдэг тэргүүд энийг дундуур нь ингэж хуваагаад бид нар өгдөг байсан. Хоёр дурсам ч юу. Энэ бүр амар услаг юм шүү дээ. Үу энэ амар нөт юм байна. Яг баг насны амт байна. Яг тэр иддэг байсан. Сэрнээс ялгарх юм нэх алах. Энэ л Оросоос орж ирдэг байсан. Хойд миний багтаа иддэг байсан снэкнүүд. Яг л Орос амт. Яг Оросууд зөриүүлж угаасаа энэ вьетнамчууд энэ снэкийг зарж авах. Яг тэгвэл энэгээр бүр дүүрэн Оросууд байлаа. Ямар нэгэн арга хэмжээ эсвэл нэг тэмцээн энтер болонгууд бүгд Орос хэлээр ингэж орилдож илээ. Тэгэхээр бол Орос чанараар Орос амтаар бэлдсэн байна. Болон яг бол зажлууртай байна. Авсныг таарсан байна. Чөө муу жиргэлзээд юу гэвэл жигрэлзээд жогролцсон биш ээ. Баг насны маань дурсамжуудыг санагдуулж өгч чадлаа. Нэгээс 10 орн би энэ шууд 9 оноглоо. Pillows. Дэр гэдэг нэртэй юм байна. Яадаг дэр юм бол. Зарим дээр ингэж тусааж гэж нөгөө үүрүүлж те үүрэмгийн зарим дээр үүрүүлж байгаад идэж болдог гэд сүү хийгээд ингэ өглөөний цай шиг идэж болдог снэк байна. Хүүтэн сүүн дээр энийг нэмэнгүүтээ юм шейк болгож ууж болох юм байна. Ер нь амар олон аргаар идэж болдог юм байна. Тэгээд юм party size гинэ. Дангвисуу даау гинэ. Coconut үнэртэж чинь тэгээд бичээ үнэртэж чинь дундаа нэг юм цагаан филингтэй. It's actually pretty nice. Coconut-ийн тийм амттай снэкнүүд ер нь нэг дуртай бол биш заяа. Дотроо нэг юм сүүн амттай байна. Би сүүнд бол амар дуртай. Сүүний амтанд амар дуртай. Амар гоё нэг тийм fat milk гэдэг шүү дээ. Их хувтай тийм сүүний амт. Нэг юу гэдэг шүү дээ. Сүүн зарим гэдэг юм байдаг шүү дээ. Сүүн заримтай амар төстэй амттай юм. Сүүн зарим тэгээд coconut-тай ингээд нэг юм хамтарсан хосолцсон. Дотроо жоохон бага юм нэгтэй амт нь амар гоё юм. Нэг тийм амар тийм чихэрлэг бол биш. Тэгээд coconut нь амар тийм сүүнлэг тий сүүнлэг. Дажгүй би нэг 8 оноо боллоо. Яа. Энэ ихтэй яалтчгүй guys look at this view. Crazy view байгаа шүү дээ. Энэ бол бид нар ингээд хотелээс жоохон холтсон байна. Тэгээд гарууд бол энэчээ шууд ингээд газраа түрээслээд ингээд ийм вилла энтерт бүр ингээд түрээслээд 7 хонд юм бэлээ. Нэг өнгө үзэмж бол энэчээ бүр ингээд галзуу. Яв guys яв. Вьетнамчууд sneakers-ийн ийм шинэ version гаргасан байлаа юм. Strawberry-тэй. Тэгээд хэдүүлээ strawberry-тэй sneakers ямар байдаг амсцгаая. Энэ хайцсандаа ямар гоё юм бэ? What? Bro, яагаад энэ Монгол байдаг юм бол? Strawberry-тэй нөгөө шоколад үүдэн штэ нөгөө юуны үлээ тэр чинь. Нэг жоохон хайцсан болохоор нэг юм амар smooth хазагдаж байна. Амар аманд нэг тийм гоё мэдрэмж өгч байна. Нэг юм амар таатай. Миний аманд энэ орохоор амар гоё юм. 10. Энэ сандвич байна. Манай найз дуртай гэдэг чинь зөвүүн онгоод юм байна. I like it. Juste ингэ амар зөөлхөн харагдаж байна guys. Damn. Эсвэл жинхэнэ чиний хэлдгээр нэг үүл хадж байгаа юм шиг амар cloudy зөөлхөн нэг юм nutty дундх крем тэгээд нэг гадах энэ pancake гэх юм уу бүх юм яг таарсан юм шиг амар гоё амар зөөлхөн тэгээд вьетнамчууд яг даварцсан юм гоё мэдээд манай яг юм байдаг 10-аас 10. Окей. Би Вьетнам дээр гэхдээ бүр өстө жинкнээс гахаашаа гэдэж байна. Би ирж байхад 62 хэлтэй байсан. Одоо би зүгээр нэг хон заяа. Би 64 хэлсэн өнөөдөр өглөө. Энэ төрөний нөгөө нэг coconut-тай нэг snack иддэг брэндний чипс юм байна заяа. Одоо чипс гэх юм байна. Shrimp-тэй амтлагч нь болохоор hot dog гэдэг нэртэй юм байна заяа. It smells like ocean and it smells like something else too. Үнэр нь муухай ч гэсэн гоё амттай ч магадгүй шүү. Don't book the judge cover. Yeah, it's not bad. Үнсэж байгаа шиг бол муухай биш байна. Халуун ногоогүй байна. Халуун ногоогүй снэкэнд би илүү их дуртай. Нэр яг булдаг шиг тий. Будаад байсан чинь. Булдаг шиг амттай гэхдээ булдагийн халуун ногоон байхгүй. Тэнгүүр та нар төсөөлөд үстэй. Булдагийн гомь амар гоё амттай шүү дээ. Халуун ногоон л ингээ fuck up гэдэг. Булдагийн гомьгийн амтлагч гэдэг халуун ногоогүй гэж л амтаар зүүрлэх юм. Тэгээд амар гоё нэг юм crispy, shrimpy. Сүүл Бээжингийн снэк хийжсэн. Бээжингийн снэкийг бодвол вьетнамчууд зүгээр number 1 хөөе. Crazy. Guys, Mogu бол actually ингээ worldwide амар снэкүүдийн нэг заяа. Одоо ирээдүйд ихтэй бас олон өөр төрлүүд нь орж ирэх бах. Тэгээд энэ Mogu ч ингээд зөвхөн ганц юм бас юм ундаа гэхээс илүүтэйгээр бас нөгөө jelly тэгээд candy энтрийн ревю хийжсэн шүү дээ. Тэр бүтээгдэхүүнд бас удахгүй Монголд орж ирэх юм байлаа. Mogu бүр mukbang энтергээд ингээд хийдэг юм байлаа хүмүүс. Yo, oggi Mogu. Questo qua è strabuono. Би юу яриад байгааг нь ойлгохгүй. Гэхдээ энэ guys мангод амар дуртай гэж яах шиг байна. Би бас мангод амар дуртай шүү дээ. Энэ залуу бас надтай амар төстэй сонирхолтой юм байна.
Яа энэ бичлэг үзсэн чинь шууд нэг мого уучмаар санагдчихлаа. Бүр нэг амар гоё кайфтай байх юм дээ guys. Энэ гэхдээ 100 байсан бол амар гоё нэг тийм 100-ны халуун өдөр ингээд гоё мөсгийж яагаад мого ууста very nice баг. Бидэрт манго тань байна. Ууцгаая. Guys мого бүхэл бүтэн 90 өөр уус даяар зарагддагаас одоо нэг уust нь одоо манай Монголд маань зарагддаг бахны одоо энэ special drink тэгээ worldwide known гэдэг байгаа шүү дээ. Энэ popular snack-ийг та бүхэн хараа хамсч үзег бол тэгээд өөртөө ойролцоод CUGS E-Mart-ын салбар дээр одоо очиод энэ сайхан snack-ийг хамсаад үзэрэй гэж хэлмээр байна. Энээрээ би сэтестэй адилхан байна мэн өсөөс харлаа бодолт шүү дээ. Та нар бас аль төрөлдөнд хамгийн дуртай дор community дээр бичээрэй. Надтай адилхан манго дуртай хүн байвал бас харцгаая. Бигээс тэмээлүү залгах гэдэг guys. Байна уу? Байна. Хаана явж байгаа? Сивд явж байна юм хайгаад. Хүй чи нөгөөдгөөс аваад ирэж. Нөгөөдөх гэж юу? Үгүй яагаад вэ? Нөгөө зажилдаг аа. Зажилдаг аа. Бохоо. Үгүй. Зажилчиг тэгээд ууж болдог нөгөө гоё снак болохгүй аа. Мого юу? Энд чи төрөл нөө налин ах юм. Black currant гэж юм, lychee гэж юм, yogurt, grape тэгээ mangoтой гэж байна гинэ. За миний хэрэглээ дуусч байгаа да чи бүгднгээс нэгийг авдирдах уу? Бүгдийн үү? Тийм бүгдийн. За. Сахалцахнаад бай. За дараачих нь бол би оноо өгцөнтэй. Дараачих нь болохоор jackfruit chips гинэ. Guys та нар jackfruit харж ирсэн бол нөгөө нэг durian гэстэй jackfruit хоёр чинь адилхан билүүсгүй нэг зүйл үлээ. Би ингээд сонирхолтой байхгүй байх гэж одоо дуул нөгөө нэг өмхий fruit наав гэсэн чинь яг нөгөө sweet-ийг авсан юм байна. За захтай амсаа. Jackfruit гэдэг нэг уул нь нэг тийм spiky юм шиг. Энэ яар зэвэн онгод юм байна да. Ийм юмтай. Тэгснэ ингээд. За. Оо. Тэг бас зиптэй. Ингээд буцаа дараа нь хаачих болно. Яар сонир шүү дээ. Амсаа. Үнэр нь бол нэг тийм жимс шиг тийм sweet үнэр бол гэж би хэлээгэр юм байна. Тэгээд яг ийм хатаацсан нэг ийм чипс шиг, тийм хатаацсан манго шиг харагдаж байна. Арай чихэр бахтай манго шиг. Амар crunchy юм. Нэгтэй амар тийм амар healthy юм шиг надад их юм. 6.5. Бразилийн barbecue pork rib гэж энэ заяа. Гахаа хавирганы барбекюгээр амтлсан амттай чипс гэж энэ заяа. Тэгээд ягаад Бразилийн юм бол гэж. Вьетнам чипс мөртлөө Бразилийн амтлагчтай гэж. За мэдгүй. За юу гэсэн амсын энэ ч нэг хүн юм хайгаад байна юм алдсан. Яа. За. Удаач. What the fuck is that? Амар сул амтлагчтай байна. Түрүүний тэр нөгөө shrimp chips л хамгийн гоё байсан надад. За дараач нь mango with chili гинэ. Та нар ийм sweet зүйлийг ийм халуун ногоотой хослуулж үзчихсэн. Миний араас хүн ирж байна те. За хэдүүлээ жоохон хүлээцгээ. Chiliтэй mango амсчихсан амьдрал та. Одоо ингэ чихэрлэг зүйлийг spicy зүйлтэй болж ийсэн үү? Би ихтэй мангод амар дуртай. Хүүхдтэй болох юм бол хүүхдтэй mango гэдэг нэр өгөх хаа. Mango. Йоо хил шууд даргунж штэ. Тэгээ манго амар зөөлхөн байна. Амар гоё амтагдаж байна ихтэй. Яагаад ч юм тийм комбинашн амар гоё таараадах юм. Манго нь өөрөө ядж яхад яг нэг зөв хатаацсан гоё манго байна. Нэг манго хатаахтай хизээч нэг тийм хатуу болтол хатаадаг байхгүй юу? Энэ сажлууртай юм зөөлхөн болтол хатаадаг байхгүй юу? Тэнгүүдээ дээрээс нэг жоохон spicy power тассан юм ихтэй. Амар spicy энэ төр бол биш. Амар mixed feeling-тэй байна. Mixed feeling гэснээс ямар нэгэн хосын харилцаанд орохоос өмнө нэг юм mixed feeling гэдэг зүйлтэй тулгарангууд хамгийн новшийн зүйл баг тэр байдаг баха тийм. Та нарыг харьцаж байгаа хүн чинь хэрвээ ингэ нэг mixed feelings-тэй байх юм бол илтээ анзаардаг заяа. Гэтэ тэр анзаардаггүй хүмүүс гэж бас амар олон байдгийн. Mixed feelings-ийн science гэдэг юм бол нөгөө хүн чинь ингэ амар ойлгомжгүй. Нэг өдөр ингээл амар ингээл үүдч ингээл бичээл ингээл хойлоо өстэй гоё дейтэнд явна шүү, ингэ шүү, тэгээ шүү гэл ингээл нэг өдөр амар гоё тийм actively chat хийжсэн аа ингээл маргааш нэг өдөр ингээд нэг ингээд чимээг болчдөг байхгүй болол. Тэнгүүд нөгөө хүн чинь тэр цаана яг үнэндээ нэг бол өөр ингээд mixed feeling-тэй болохоор ингээд чамтаа нийлэх үгүй юу гэдгээ ингээд бодож байгаа. Нэг бол амар manipulator guy. Нөгөө хитрхи их ингээд attention-аар бөмбөгдөж байгаа. Энд болчингууд энэ яагаад надад руу attention-аар бөмбөгдөхө болчихв гингүүт ингээд өөрөө бишмээр санагддаг тэр мэдрэмжийг үүсгэх гээд тэгж явах боломжтой. Тэгэхээр энэ хоёр опшнс юм. Тэр яг энэ манго ихтэй нэг гоё биш юм байна. Болоод ирсэн ч. Life advice гэж. Сонирхож байгаа одоо хүн чинь одоо нэг иймэрхүү шинж тэмдгүүд харуулад байх юм бол одоо тэр хүн чинь тэр залууч чинь тэр охин чинь mixed feeling-тэй байна. Яг яах гээд байгаагаа өөрөө шийдэж чадахгүй байна. Тэгээ өөрөө шийдэж чадахгүй байхад нь та нар ер нь бол шийдэлд нэг оролцох гээд дими. Гойсон ятгсан байдлаар шийдэлд нь оролцохоо ингээд ядаргаадаг байхгүй ингээд relationship чинь ингээд бүх юм naturally байх хэрэгтэй. Тэгээ бас relationship нэг боддог зүйл маань гэх юм бол одоо та нар ерөөсө битгий жүжигл ихэнд амар их хүмүүс ингээд жүжиглдэг шүү дээ. Зөв хүн болох гэж, зөв хүн байх гэж, амар тийм affectionate хүн байх гэж. Угаасаа анхнаасаа чиний яг тэр дотор хүн чинь affectionate биш бол заяа. Угаасаа анхнаасаа чиний тэр дотор байдаг характер чинь хүнийг нэг тийм амар халамжлах тийм төрлийн хүн биш бол заавал нэг тийм хүнийг найрах гэж нэг өөрийнхөө биш хүн шиг тийм байгаарай. Бас ингээд мэдээч тодорхой хэмжээний ингээд affection байх хэрэгтэй. Гэтэ тэрийг ингээд нэг юм гоё тэнцвэржүүлэх хэрэгтэй. Энэ саний снэкүүдээс та нарт хамгийн гоё юм шиг санагдсан аль нь байсан бэ? Коммунист төрүүлдэг. Манай хоёр дүү маань энэ ч байна. Били тэгээд хангал байна. За одоо хэдүүлээ ингээд дахиад жоохон снэкнд худалдаад авсан. Энэ юу авсан бэ хэдүүлээ? Кейк авсан, матча, чипс авсан. Шидэ чипс. За тэгвэл энэ Вьетнам зарим нүс эхлэе те Били. Чи зарим дуртай юу?
Дуртай. Шинэ дуртай зарим чи вэ? Желато нөгөө нэг гитар. Желатагийн Итали зарим гоётэй. Яг нэг 100 эхлүүрийн тэнцээ байдаг. Тийм желато зарим үүдтэй. За, окей. Би бас тэр өөртөө нэг ийм cheese юу нөө thick milk cheesecake гинэ. За та нар наваа cheesecake нь ямар дуртай угаасаа мэдчихэж байгаа. Вау. Жоо Аляскада төстэй ч юм уу тий? Тийм. Оо, энэ бол ингээд хараа fish. Аим гоё. Тэг юу шиг амттай юм бэ? Аим тийм. Яг л raspberry ч юм уу. Нэг тийм юм амт. Тэг сүүтэй амттай юм уу тий? Тийм. Аим гоё. За нэгээс хараа нүгдэ. Ингээ гадуураа ингээ бас white chocolate. White chocolate юм шүү. 10-аас 10. Тийм, тийм гоё юм уу? Аха. За, наач ваниль юм шиг байна. Тийм үү тий? Аха. За нэгээс хараа нүгдэ. 10-аас 8.7. 8.7. За одоо би өөрийнхөө cheesecake амснаа. Наа, бра. Муухай нөө. Муха. Хин идэх юм бол. Наг ямар амттай. Чизний ам ерөөсөө байхгүй. Зүгээр кекс юу ч байхгүй. Ямар ч амт байхгүй. Хин идэх юм бол. Над ерөөсөө таалагдахгүй. 10-аас 1. Стам. Стам муха мэн. Таалагдсан анаас. Биш таалагдаагүй шүү дээ. Юу? Эвгүй нэртэй юм бэ? Алин нэртэй дээ. Тийм ээ. Тэр маачин дуртай мó? Дуртай. Наач бол нэр амар гоё байсан. Вьетнамд ирсэн хүн бол энийг амсах хэрэгтэй. Энэ strawberry chocolate-тай тэгээд энэ matcha-тай гэдэг 3 төрлөөд юм билээ. Энэ бол миний хувьд нэгээс хараа миний санджаар 10 байсан яг тэр үед амсчихсан. 10-аас 9. 10-аас 9 үү? Оо за. 10-аас 8. Оо. Юм уусаа. ASMR. За, анхны сэтгэл явна. Гоё гоос тийм ч. Гоё. Наа чи сушиний амттай биш, seaweed-ний амттай. Норын амттай. Тийм юм. Аим гоё. Seafood-ын дуртай юу? No, го. Тийм. Одоо хэдүүлээ дараа нь дахиад өөр улс руу аялахтаа гурлаа дахиад өөр улсын снэк амсаж заяа. Дараагаар юу явах вэ? Америк снэк явах уу? Гурал Америк явах уу? Тэгээ. За тэгээ.